203 дугаар анги. Авьяастай нэгнийг үргэлж хайдаг. Ахмад зов тэмцээний талаар ярьж байгаад Сонглийн эр рүү харан Ахмад сонг тэмцээний эхлүүлэх үү гэж асуув. Гэтэл Сонглийн эр түүнийг сонсоогүй болтой чимээгүүд зогсож байсан тул Ахмад зов үгээ тавтав. Ахмад сон тэмцээний эхлүүлэх үү? Чисээ юу гэсэн бэ гэж Сонглийн эр дөнгөж ухаан орсон мэт түүн рүү харан асуув. Би тэмцээний эхлэхэд бэлэн шүү гэсэн юм. Сонглийн эр толгой тохиод тийм ээ эхэлцгээе гэв. Ахмад зов толгой тохиод оролцогчд руу харан сая гаруй үзэгчдийн өмнө тоглох тайз руу намайг даг гэв. Оролцогчид сая гаруй хүний өмнө тоглоно гэдгээ сонсоод сандарч эхлэв. Тэд олон хүний өмнө тоглоно гэдгээ мэдж байсан ч ийм олон хүний өмнө тоглоно гэж төсөөлөөгүй байсан юм. Удалгүй Ахмад зов эргэн харан алхаж эхэллээ. Хэдэн минутын дараа Ахмад зов тэднийг дагуулan барилгын дундуур нэвт гарч маш том хоосон талбайд авчирв. Талбайн бүх талаар үзэгчид дүүрэн байлаа. Том талбайг сайтар харуул 1000 гаруй модон ширээ игнүүлэн тавьсан байх бөгөөд ширээ бүр дээр ятга байв. Дээрээс нь бүх ятга ижлэн харагдах бөгөөд бүгд энгийн ятга байлаа. Сүүлдлээ олоход 5 минут bay шүү. Бас хамтрагчдынхаа хажууд суун явцгаа гэж Ахмад зов хэлэхэд оролцогчид суудлаа олох гэж шоргоолчийг тарж ботров. Эхэндээ замбраагүйсэн ч 5 минут өнгөрөхөд бүх оролцогч суудлаа эзэлсэн байлаа. Оролцогчид суудлаа эзэж дуслахад сүүгчид тэдний өмнөх 3 тавцан дээр өсрөн гарлаа. Голын тавцан дээр Сонглийн түүний баруун талд Жин настан харин зүүн талд Ахмад зов суув. Ирсэн бүх хүмүүст баярлаа гэж Ахмад зов хэлэхэд үл үзэгдэгч чанга эргчтэй мэт хоолой нь маш тод сонсогдов. Эхлэхээс өмнө өөрсдөө танилцуулахыг зөвшөөрнө үү? Ахмад зов босож өөрийгөө танилцуулав. Намайг зов Пүжэн гэдэг. Би анх 7 настайдаа ятга тоглож эхэлсэн. Тэрнээс хойш яг 135 жил өнгөрчээ. Бас энэ удаа 9 дахь удаага шүүгчээр ажиллаж эхлэх гэж байна. Ахмад зов өөрийгөө танилцуулчаад доош суухад түүний дараа Тэнгэр газрын өргөний настан босов. Би Жин овогт мөн Тэнгэр газрын өргөний дотоод тэнхмийн настаа. Миний бие ятхын талаар мэдлэг хомсч гэлээ 100 гаруй эсэлтийн шалгалтыг өөрийн биеэр өдөрдөж явуулсан учраас хүн танихтай сайн. Жин настан суудлаа суусны дараа үзэгчид бүгд сүүлийн шүүгч өөрийгөө танилцуулахыг тэсээ ядуу хүлээлээ. Удалгүй Сонглийн эр босож гівлүүрээ тайлан үзэсгэлэн гоо төрхөө олон тариулав. Тэнгэр минь ямар үзэсгэлэнтэй юм бэ? Аргагүй л ятхын ариун дагин шүү. Түүний үзэсгэлэн гоо юутай ч харьцуулшгүй юм. Ха би энд ятхын тэмцээн үзэх гэж биш. Түүнийг үнэхээр бусдын эрд шиг үзэсгэлэнтэй эсхийг харахаар ирсэн юм. Харин одоо бол тэр миний харсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй боллоо. Дагин сон хайртай шүү. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгалгүй түүний шүтэн бишрэгчд мэт чангаар ойролцгов. Гэвч Сонглийн эргэн тойрноо үл тоон нэг зүг рүү ширтэж байлаа. Түүнийг анзаарсан Ахмад зовч мөн харж байгаа зүг рүү харав. Яагаад би гайхгүй? Ахмад зов хар багтай Ионыг олж харав. Түүнд бүр автчихжээ. Гэхдээ түүнийг буруутгах аргагүй юм. Тэр үргэлж сүнс өргөтгч ятхыг тоглох анхны хүн болно гэж ярьдаг байсан. Өөрийнх нь тэр гавьяаг булаасан хүн залуухан хүү байсныг мэдээж цочирдсан байлгүй. Хүмүүс чимээгүй болсны дараа Сонглийн ам нэв. Тэнгэрлэг аялгаа академийн өдөрдөгч Сонглийн эр байна. Бид үргэлж хөгжимд авьяастай нэгнийг хайж байдаг. Ялангуяа ятгад авьяастай нэгийг тэр үргэлжлүүлэн. Тиймээс хэрвээ ихний 10-т орж чадвал Тэнгэрлэг аялгаа академийн шеф болж болно. Харин нэгт орсон үнийг би өөрийн шеф болох болно. Түүний үгийг сонссон хүмүүс цочирдсондоо амьсгаа авах шахсан бөгөөд өөрийн шеф наранд хүртэл түүнийг ийм зүйл хэлнэ гэж санаагүй байв. Харин тэр үед Иоанн Сонглийн эр рүү харан бодолд оров. Надад хандаж хэлээд байгаа юм шиг санагдаад байх юм. 204 дугаар анги. Шудраг бос биш гэж үү? Тэр том мэдэгдлийнхаа дараа Сонглийн эр юу ч болоогүй мэт буцаад суув. Харин үзэгчид дахин шуугиж эхэллээ. Ахмад сон дахиад шавьтай болно гэж үү? Би буруу санаагүй бол 6 жилийн өмнө 2 шавьтай олцоход дахиж шав авахгүй гэсэн санагдах юм. Гэвч бүгд түүний мэдэгдлийг таатаа хүлээж авсангүй. Тэр үнэхээр залжээ юм аа. Ийм хурдан дахиад дайрч эхэлнэ гэж сансангүй гэж шан настан бухимдав. Тэр Ионыг нэгт орно гэж мэдэж байгаа учраас нэгт орсныхан дараа олонний хүчээр зөвшөөрүүлэх гэж оролдож байна. Ямар гайхалтай бас ичхүргүй арга вэ гэж Иоанн настан толгоос хэсрэв. Түүний арга ятсан хүчээр илсүүлэх гэжсэн оролдлогод инех эсвэл уйлахаа мэдгүй байлаа. Иоанн нэгт орохгүй бол яах юм? Тэр зүгээр л бодлоо өөрчлөх үү гэж Шон ухаасав. Үгүй тэгэх боломжгүй. Шон наст үргэлжлүүлв. Өөр 2 шүүгч байгаа ч гэлээ. Түүний шүүлт илүү чухал. Хэрв тэр Иоанныг нэгт орлоо гэвэл ямар ч маргаангүй нэгт орно. Түүний шүүлтийг хэн үүсгэж зүрхлэх юм? Хинч байхгүй. Дээрэс нь шав Иоанны авьяасыг харсан хинч түүний шийдвэрийг шудраг бус гэж хэлж чадахгүй. Тэр чинь үнэхээр шудраг бус юм аа.
Яагаад тэр нэр нөлөө бүхий Ахмад сонг ганц шив булаах гээд ингэтлээ доош ордог байна. Би ерөөсөө ойлгохгүй байна гэж Шон ухаан санаа алдав. Шон болон шан насны хоёр Шон ухаан руу хачаа харцгаав. Хэрв Шон ухаан Йоаны хэр авьяастайг бүрэн мэдсэн бол Сонглиер яагаад ингэтлээ зүтгээд байгааг ойлгохгүйсэн юм. Хэрв бүх зүйл эсэргээрээ байсан бол Лонг ижийн хүртэл ялгаагүй үйлдэл хийх байсан биз. Хэсэг хугацааны дараа Ахмад зов хоолойгоо засаад одоо тэмцээний талаар ярьцгаая гэв. Тэмцээн 3 шаттай явагдана. Сүйхч тус бүр 1-10 оноо гэнэ. Тэмцээний төгсгөлд хамгийн их оноо авсан баг ялах болно. Тэр үргэлжлүүлв. Эхний шатанд бүгд 3 их шиг тоглох ёстой. Ямар ч 3 их шиг тоглож болох учраас сайн бод сонгоорой. Тэгэд нүүрэн талд сууж байгаа оролцогч руу заав. 30 хорвын дараа чамаас эхэлнэ. Бүгд чимээгүй олж сая гаруй хүний анхаарал хамгийн ихний оролцогч дээр төвлөрөв. Тэр яг л нуруунд дээр том болов үрчгсэн мэт сандарч эхэллээ. Оролцогчийн гарт салганаж ширээн дээр ятхыг тоглож эхлэв. Тин 3 сонсголгүй их шиг гарлаа. Үзэгчдийн нүүрэнд бухимдал тодорсон ч хинч дуурсангүй. Бүгд шүүгчд ам нэхийг хүлээв. Ахмад зов болон Жин настан Сонглиерийн эхэлж хариу эхлэхийг хүлээсэн боловч тэр юу ч дуурсангүй. Тиймээс Ахмад зов өөрөө ам нэв. 0. Жин настны араас нь 0. Хоёр шүүгч оноогоо өгсөний дараа Сонглиер нэг юм ам нэв. Чиний хамтрагч үргэлжлүүлэх шаардлагагүй. Та хоёр хасагдлаа. Оролцогч нүдэндээ нулимстай толгой төхөв. Харин хамтрагч нь ууралсан мэт харагдсан ч юу ч дуурсангүй. Хоёр оролцогч шүүгчдэд бүхий ёсолцоход ич хүргүттэйгээр талбаагаас гарч яв. Дараагийнх нь гэж Ахмад зов хэлв. Хэдэн хормын дараа дараагийн оролцогч 3 уянгалын их шиг тоглов. 5 гэж Ахмад зов хэлв. 6 гэж Жин настан араас нь хэлв. 2 гэж Сонглиер хэллээ. Оролцогчид түүний яагаад бус шүүгчдээс бага оноо өгснгийг ойлгосонгүй. Гэхдээ Сонглиер ятхын талаар бусдаасаа илүү туршлагатайг мэдэх учраас хинч маргаагүй юм. Хэдэн минутын дараа 10 гаруй баг шалгуулсан ч хинч Сонглиерээс 3 шат дэш оноо авч чадсангүй. Хагас цагийн дараа 100 гаруй баг шалгаруулсны эцэст өнгөрсөн тэмцээнд шилдэг хорт багтаж байсан оролцогчийн багийн ээлж ирэв. Түүний 3 их шиг сонссны дараа хоёр шүүгч Сонглиер рүү харав. Гэвч тэр мөн л чимээгүй байлаа. Тэгээд аргагүй ирэхэд Ахмад зов эхэлж ам нэв. 8. Жин настан би ч бас 8 оноо өглөө. Тэгээд бүгд Сонглиер рүү хэдэн оноо өгөхийг тэсээ ад өглөөлээ. Хормын дараа Сонглиер ам нэв. 6 оноо. Үзэгчид тэр даруй шуугилдав. Хин нэгэн 3-аас дэш оноо авч чадлаа. Хий юм бэ? Би лав танихгүй юм байна. Тэр бол Нинг Шиан. Өмнөх тэмцээнд 11-т орсон. Тэрнээс хойш сайн бэлтгэсэн харагдаж байна. 10 минутын дараа өөр нэг баг Сонглиерээс 5 оноо авч чадлаа. Түүнээс хойш үзэгчид болон оролцогчид бараг зөвхөн Сонглиерийн өөх оноонд анхаарч эхлэв. Хэсэг хугацааны дараа Сонглиер өөрийнх нь шивнэрээ ээлж ирлээ. Хардаа тэр чинь Айван Вэйкан 2 байна. Ахмад сонгийн шивнэр тэднийг энэ тэмцээнд оролцоно гэж бодсонгүй. Үзэгчид тэр дорн хоёрыг танив. Юу? Дэндүү шудраг ус гэж юу? Тэд эргэлзээгүй нэгт орно. Өөрийнх нь шивнэр оролцож байгаа болохоор өөр хүн нэгт орох боломжгүйг мэдэж байсан учраас л төрүүлсэн хүнийг шавэ болгоно гэж зарласан юм шүү. 205 дугаар анги. Тэг оноо. Вэйкан болон Айван ингэж болно гэж үү? Ягаад тэд Ахмад сон өөрийнхөө шавыг оруулахыг зөвшөөрсөн юм бол тэд эргэлзээгүй энэ тэмцээнийг эзэгнсээр дуусгаж гэж Шон ухаан санаа алдснаа үргэлжлүүлэн тэд Йоанаас илүү дээр биш гэж л найдаа. Би тэдний тоглож байгааг сонсож байгаагүй ч гэлээ Йоаныг гүцэхгүй л болов уу гэж шан насанд нүүрэндээ нэмсгэл тодруулан үргэлжлүүлэн тэр багшийг нь ялсан учраас шүү дээ. Үзэгчид Айван болон Вэйкан хоёрыг талаар ярьж байх үед Сонглиер ам нэв. Эхэлж болно. Түүнийг ам нэх үед бүгд дуугаа оров. Вэйкан руу цооширтв. Вэйкан гүү амьсгаа аваад гараа ихэмсгээр хөдөлгөн 3 ихшгийг араас нь тоглож дуусгав. Дин дин дин. Энэхүү 3 ихшиг тэр дараа сонссон хүмүүсийн сэтгэлийг татлаа. Аргагүй Ахмад сонгийн шавж шүү. Бусад оролцогчдоос тийш өөр төвшнийх юм. Тийм шүү. Түүнээс өөр хинч миний сэтгэлийг ингэж хөдөлгөөхгүй юм байна. Ахмад зов болон Жин настан түүний шав учраас Сонглиер төрүүлж өг дуурахыг хүлээсэн боловч тэр чимээгүй байсаар байсан тул тэр хоёр төрүүлж амныхээс өөр арга байсангүй. Ахмад зов инээмсэглэн гайхалтай байлаа Вэйдүү. Ахмад сонгийн шавээс өөр юу найдах вүлээ? 3 их шиг байсан ч гэлээ чиний ятхын талаарх гүн ойлголтыг олж сонслоо. Би 10 оноо өгч байна гэв. Би ч бас Ахмад зовтой санд нэгдэж байна. 3 их шиг байсан ч гэлээ надад илүү их сонсох хүсэл төрж чадлаа. Сайн байлаа гэж Жин настан түүнийг магтав.
Маш их баярлалаа гэж Вэй Канг босож бүхийчхөөд Сонг Лиерийн хариу хүлээв. Хэсэг хугацаанд чимээгүй байснаа Сонг Лиер тоосон шинжгүй өөртөө бардах хэрэггүй гэснийг минь санаж байна уу гэж асуув. Тийм ээ багшаа гэж Вэй Канг толгой тохих бөгөөд түүнд нэг л муу сонин төрж эхлэв. Тэгвэл саяны хог чи юу байваа? Гахаач үнээс илүү сайхан чимээ гаргана. Чи урмыг минь хугаллаа. Вэй Канг тэг оноо гэж Сонг Лиер хүйтэн өнгөөр хэлв. Тэг оноо? Вэй Кангаас ахуулаад бүгд түүний хатуу үнэлгээнд мэл гайхаж орхив. Босод оноо авсан хүмүүсээс илүү сайн байсан атал яагаад тэг оноо гэж магадгүй багш шавын харилцаатай учраас л ийм хатуу байгаах. Би олон шав нараа багш илүү сайжруулахын тулд загнаж хийсэн зүйлийг нь муулж явахыг харсан. Хүмүүс түүний тэг оноо авах эсгүй гэж бодож байсан ч Сонг Лиерийн өмнөөс хинч үгэлж зүрхлэхгүй байлаа. Вэй Канг үнэлгээнд гин хэлчихэд Сонг Лиер хоёр дахь шаваа Ан Ван руу харав. Ан Ван түүний харцыг мэдэрчгээд нуруу нь хөлөрч эхэллээ. Их л гэж Сонг Лиер хэдэн хормын дараа хэлв. За багшаа гэж Ай Ван толгой төхөөд бэлдэх 30 хормын хугацаанд өөрийгөө тайвшруулв. Бэлдэх 30 хоромч дуусаж Ай Ван гүн амьсгаа аваад тоглож эхлэв. Вэй Кангтай адилхан их шиг байсан ч нэг л өөр онцгой сонсогдож байлаа. Хүчрхэг мөртлөө амар амгалан. Тэр яаж юм гайхалтай их шиг гаргав? Би сая унтах шахлаа. Хэдэн хормын дараа Ахмад зов инээмсэглээ. Гайхалтай. Чиний тоглолтыг хагас жилийн өмнө сонссаат л энэ хугацаанд чи их сайжирсан байна. Ямар ч эргэлзээгүй 10 оноо гэв. Над үнэхээр хэлэх болдохгүй байна. Мэдээж 10 оноо гэж Жин настан хэлв. Хоёр шүүгч үнэлгээгээ хэлсний дараа бүгд Сонг Лиер рүү харах бөгөөд Ай Ван ихэд твдэж байлаа. Хэсэг чимээгүй байснаа Сонг Лиер нэг шав маач болтгой үгийг минь сонссонд баяртай байна. 9 оноо гэв. Сонг Лиер хэлснийг сонссон Ай Ваны нүүрэнд инээмсэгэл тодорч бүхэн ёслоод баярлалаа багшаа гэв. Ай Ван магтуулж байхад Вэй Канг сая гаруй хүний өмнө ичүүртэй байдалд орсон учраас ихэд бочимдож байлаа. Сонг Лиерийн шав нарын ээлж дууссаны дараа 100 багаас ганцж магтаал хүртсэнгүй. Түүнчлэн үзэгчид хүртэл эхнээсээ уйдаж зүүрмгэлж эхэлсэн байв. Хагас цагийн дараа 3 уянгалаг аяг гарч зүүрмэлж байсан үзэгчдийг сэрэж орхив. Сая хэн тоглосон бэ гэж үзэгчдийн нэг нь асуулаа. Лоугийн мөн чанар сүмийн Дагин Фэй байсан гэж бодож байна. Би түүнийг мэдэх юм байна. Тэр өмнөх тэмцээнд 7-д орсон. Хөөх, дан гац үзэсгэлэнтэйгээр зогсохгүй ятгач ч бас сайн юм аа. Ахмад Сонгийн шавнар одоо л өрсөлдөөнтэй болсон бололтой. Тэр 7-д дугаарт орсон гэдгээ итгэлтэй байна уу? Над бол амархан 3-т орохоор хэмжээний сонсогдлоо. Мэдээж итгэлтэй байна. Түүнийг энэ төвшөнд хүрэх гэж хэрэг бэлдснэг ч ойлгож байна. Үзэгчид Фэй Юяны тоглолтыг сонсоод сэрэгцгээж түүний хэр сайжирсныг ярьж эхлэв. Харин тэдний ганц мэдээгүй зүйл нь Фэй Юян Юантай ердөө 7 хоног бэлтгэл хийсний дараа ийм хэмжээнд сайжирсан явдал байлаа. Таалагдсан бол лайк дарж Wild Card аудио сувгийг subscribe хийгээрэй. 206 дугаар анги. Юаны 3 их шиг. Тав. Фэй Юян тоглож дуусны дараа Ахмад зов алга тагшин. Хаанаас эхлэхэж мэдэхгүй байна. Шефэй, би өмнөх тэмцээн дээр чиний тоглохыг сонсч байсан. Сая нүдэн анаад сонссон бол чамайг тоглосон гэж мэдхээргүй байлаа. Хэрвээ өнгөрсөн тэмцээн дээр одоо их шигээ тоглосон бол эргэлзээгүй нэгт орох байлаа. 10 оноо гэв. Магтаал тань талархлаа Ахмад зов гэж Фэй Юян түүнд ёслов. Хэдэн хормын дараа Жин настан ам нэв. Чиний тоглохын анх удаа харж байгаа минь энэ боловч Ай Ван болон Вэй Кангтай дүүц хүйц гэдгийг олж харлаа. Би ч бас 10 оноо өгч байна. Баярлалаа Жин настан гэж Фэй Юян түүнд бүхий жосолж хаад өөрлөөн ширтэх Сонг Лиер рүү харав. Хэсэг чимээгүй байснаа Сонг Лиер чи ятаа тоглохын хаанаас сурсан юм гэж асуув. Гэж бүгд түүнийг оноо өгөхийн оронд асуулт тавьсанд гайхацгаав. Би ятхыг анхандаа хобби болгож өөрөө сурсан юм. Ахмад Сон түүний хариултыг сонсоод Лонг Лиер үргэлжлүүлэн чи хөвчлэн яаж бэлтгэлээ гэдэг вэ гэж асуув. Онцгой арга байхгүй, би зүгээр л 7 хоногт хэдэн цаг ятаг тоглодог. Гэвч саяхнаас хамтрагчтайгаа шаргуу бэлтгэл хийсний үр дүнд ингэж сайжирсан гэж Фэй Юян тайлбарлав. Энэ охин ятаг заах багшгүй байтал ийм төвшөнд хүрлээ гэж юу? Бас луугийн мөн чанар сүмийнх яагаад чадварлаг хөгжимчд луугийн мөн чанар сүмд ороод байгаа юм бэ гэж Сонг Лиер дотроо уулгаалдав. Бас нэгэн авьяаслаг ятгачин луугийн мөн чанар сүмд байгааг мэдээд түүний хатаархал улам төрж эхлэв. Хэсэг чимээгүй байснаа Сонг Лиер оноогоо 9 оноо. Баярлалаа Ахмад Сон гэд Фэй Юян түүнд бүхэн ёслов. Хүүхдэр Ахмад Сонгоос 9 оноо авчихлаа. Тэгэхээр Ахмад Сон Дагин Фэйн чадварыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хэрв түүний хамтрагч доош татахгүй бол тэр 3-т орох өндөр магадaltaй.
Тэр үед Юан болон Вэй Канг багшийнх нь анхааруулсан авьяаслаг нэг муу хэсэг талаар бодон Фэй Юян руу шивтэв. Хэдэн хормын дараа бүгд дараагийн оролцогч болох багтай Юан руу харцаа шилжүүллээ. Ямар новшин вэ? Яагаад баг зүүж байгаа юм бол? Ганцаархнаа баг зүүгээд хачин нөхөрвэ. Энэ дагин Фэй хамтрагч мөн гэж юу? Түүнийг доош татахгүй л гэж найдаа гэж үзэгчид түүнийг тоглож эхлэхээс өмнө дорд үзэж эхлэв. Ахмад зов түүнийг хараад дотроо санаа алдав. Хэрв хүмүүс түүнийг Сонглиердээ өрсөлдөөд ялсныг үл мэдэгдэх нэгэн гэдгийг мэдвэл тэр яах болоо? Түр хүлээ. Би түүнийг таних юм байна. Тэр өчигдөр хүрээлэнд байсан гэж хэн нэгэн орилж бусдыг гайхшруулав. Хүрээлээ? Ямар хүрээлэн? Би ч бас тэнд байсан. Тэр Ахмад сонгтой ятгаар өрсөлдөөд ялсан нэгэн байна. Юу утахгүй юм яриад байгаа юм бэ? Ахмад сон бол доод тэнгэрийн хамгийн шилдэг ятгачаа. Хин түүнийг ялтахаар ялна гэж надад тэдэг. Би чи нүдээр хараагүй учраас сэтгэхгүй байгааг чи ойлгож байна. Гэхдээ чи түүний тоглохыг сонсох юм бол надтай адилхан шүнжин унтж чадахгүй болно. Хүмүүсийн яриаг сонсоод Сонглиерийн хүмсэг өөр ирэхгүй татхнав. гэж Ахмад зов хоолойгоо чангаар засаж хүмүүсийг чимээгүй болгов. Чи эхэлж болно гэж жин настан үзэгчид чимээгүй болсны дараа хэлв. Тэр нөгөө хоёр шүүгчийн байдал хачин байгааг анзаарч байлаа. Юан толгой тохин гараа ятхын чавхц дээгүүр алгуурхан барилуулв. Тэгээд гүн амьсгаа аван чавхцыг хуруугаараа татан 3 ихшгийг ар араасаа тоглолоо. Гэвч тэр 3 ихшиг яг л нэгэн ихшиг мэт нийлэн сонсогдож өөр ертөнцийн гэмээр аялгау үзэж байсан бүх хүнээс онорт хүрлээ. Ямар новшин вэ? Би юу юм хараад байна уу? Яагаад гинт цэцэг харагдаад онов? Би ч бас харж байна. Энэ хавтар чигээр цэцгээр хүчигдчихсан байна. Эн чин гэж шүүгчд юу болоод байгааг ухаар нь нүдэн орой дээрээ гарах шахав. Түүний тоглосон их шиг дэндүү гүнзгий учраас сонсон хүн болгонд хийзүүл харуулж байна. Бас миний мэдж байгаагаар ятхын охин тэнгэрл энгийн ятгаар ийм зүйл хийж авсан гэж Ахмад зөө өөр ирэхгүй судлаасаа босч түн рүү мэл ширтв. 207 дугаар анги нухацтай тоглосон нь Тэнгэр минь энэ оролцогч хин юм бэ гэж жин настан Юан руу цооширтв. Энэ Юан тэр өчигдөр бүх чадвараа гаргаагүй ээжээ. Тэр намайг дорд үтсэн гэж юу гэж Сонглиер нүүрэндээ үл итгэсэн шинж тодров. Тэнгэрлэг аялгаа академийн удирдах чатал хин нэгэн өөрийг нь дорд үтсэн гэж бодохоор түүнд үгээр хэлэмгүй мэдрэмж төрөв. Мэдээж Юан түүнийг дорд үтсэн юм биш. Тэр зүгээр л нөхөрсөн өрсөлдөөнд нухацтай хандах шаардлагагүй гэж бодсон юм. Түүнийг баг бахад тэмцээн дээр үргэлж бүхнээ дэвчлэхийд сургасан учраас Юан одоо нухацтай горимдоо орсон байв. Тэр үед үзэгчид яг юу болоод байгааг ойлгохгүй байсан ч тэдний хувьд амьдралдаа сонссон хамгийн сайхан зүйл энэ байлаа. Харин бусдад оролцогчид харж буй зүйлдээ итгэхгүй байгаа мэт харагдах бөгөөд Юан 3 ихшгээ тоглоод дууссан ч тэдний нүдэнд цэцгс харагцаар байв. Хэдэн хормын турш чимээгүй байсан Сонглиер хамгийн түрүүнд ам нэв. 10 оноо. Түүнд өөр хэлэх үг олдохгүй байсан мэт юу ч нэмж хэлсэнгүй. Бодлого Ахмад зоо болон жин насан ч оноогоо өв. 10 оноо. 10 оноо. Анхны оролцогч бүтэн оноо авч байхад үзэгчид юу болоод байгааг ойлгоогүй хിവэрсэн тул чив чимээгөөс байсаар байв. Үзэгчид нэг нэгнээ ухаан орж эхлэх үед шүүгч тэл хэдийн дараагийн багийг шалгаж эхэлсэн байлаа. Гэвч дараагийн багийн ухаан санаа балардсан мэт байх бөгөөд ээлж нэрж тоглох үед анх удаага ятга тоглож үзэж байгаа мэт чимээ гаргав. Тэг оноо, тэг оноо, тэг оноо. Сүүгчид шуутхан оноо өгч хамгийн өндөр онооны араас хамгийн богоо авлаа. Түүнчлэн энэ байдалд хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд Юаны тоглохыг сонссон оролцогчид яаж ятга тоглохоо мартсан мэт байв. Энэхүү үзэгдэл үзэгчдийг гайхшруулж Юан албан бусаар тоглогчдын ухаан санаанд нөлөөлсөн мэт санагдж байлаа. Цагийн дараа сүүлийн багийн үнэлгээ өгч эхний шат дуусав. Хангалтгүй оноо авсан тул талаас илүүнд баг хасагдж 100 гаруй баг л үлдсэн юм. Эхний шат ингээд дуслаа. Хоёрдугаар шатанд багууд хамтдаа тоглох болно гэж Ахмад зов зарлав. Нэг юм жинхэнэ ая сонсгоно. Үүнийг л хүлээж байлаа. Хэсэг хугацааны дараа Ахмад зов үргэлжлүүлэн энэ хамтарсан тэмцээн учраас та нар хамтрагчтайгаа бэлдсэн байх учиртай. Тиймээс тоглох аяа өөрсдөө сонгож болно. Баг тус бүр тоглох 3 минут өгнө. Хэрвээ хангалтгүй гэж үзвэл шүүгчд шууд зогсоох болно шүү. Тэгээд Ахмад зов нүүрэн талд сууж байсан баг руу зав. Та хоёроос эхэлнэ. Хамтрагчтайгаа ярилцах 1 минут өгч байна. Дараагийн багийн багууд хугацаа өгөхгүй. Тиймээс ээлж нь болоход шууд тоглохгүй бол хасагдана шүү. Эхэллээ. Эхний баг хоорондоо ярилцаж аяа шидэв. 30 хормын дараа тэд гүн амьсгаа аваад тоглож эхлэв. Тэр дараа уянгалаг аялгаа гарч үзэгчдийн сэтгэлийг татлаа. Гэвч 30 хормын дараа эхний алдаага гарах үед Сонглиер ам нэв. Хангалттай. Ая шууд зогсож хоёр оролцогч Сонглиер рүү харав. Тэдний хамаг бие хөлөрч эхэлжээ. Энэ бол багийн тэмцээн.
Та хоёр хангалттай хамт бэлдээг учраас эхлээд удаагүй бахад алдлаа, хасагдлаа гэж Сонклер тэр багийн найдварыг арчин хаяв. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.